Шүн олон шээж өглөө нүд хавддаг уу? Бөөрийн дохио юу? Санаанаас гадуур 7 шалтгаан бий. Эрүүл болох 5 хаялбар аргыг танилцуулъя. Жаасан байна уу? За өнөөдөр маш чухал асуудлаар ярив. Шүн морь хардаг. Хөнгөн бийж хасдаг. Өөрөөр хэлэх юм бол шүн олон босож шээдэг. Энэхэн жирч өглөө босгодож ирэх нүд бүлчилсэн байдаг. Хавгансан байдаг. Энийг онцлохгүй болохгүй. Энэ айгүй бол энэ бөөрнө өвчин байж болж шүү. Гэсэн ч гэсэн ганцхан бөөрнө өвчнөөс болоод шүн олон удаа морь хардаг биш. Нүд бүлчидэг биш. Бас бусад шалтгаанууд байгаа. За энэ бол Япон хэлэн дээр хэвлэгдсэн хэд хэдэн номуудыг уншиж судалсан. За бас хамгийн сүүлийн үеийн интернетийн мэдээллүүдийг бас ашигласан байж байгаа. За тэгвэл өнөөдрийн ярих гол агуулга. За нэгдүгüүрд яагаад заавал бид нар бөөрө хамгаалах хэрэгтэй. За хоёрдугаард энэ олон удаа морь харж ийн өглөө босоход нүд бүлчээж хавгансан байна. Энэ бол зөвхөн бөөрийн асуудал биш байж болж шүү. Эхлээд бусад өвчнүүдийг, бусад шалтгаануудыг тогтоох хэрэгтэй. Хамгийн сүүлд нь хэрвээ үнэхээр бөөр болвол ямар шинж тэмдэгтэй байх вэ гэдгийг ярина. Тийм учраас нэгдүгüүрд нь шүн морь хардаг, нүд бүлчийдэг 7 шалтгаан. За энэ 7-ын аль нэг нь танд хамааралтай байж болж шүү. За энэхэн дараа тэгвэл яаж ялахгүй энэ 7 дээр нь тулгуурлаж хагаад хамгийн амархан ялгаж болох 5 асуултыг тавих юм байна. Тэгээд хэзээ эмчд үзүүлэх вэ? Хэд удаа морь харвал эмчд үзүүлэх шаардлагатай. Өөр ямар шинж тэмдгүүд илэрх юм бол эмчд яаралтай үзүүлэхгүй болохгүй юм байна. За энэ талаар ярина. Тэгээд дараа нь хэрвээ ийм асуудал үүссэн болвол яавч хийж болохгүй. Ийм бас 4 болох юм байна. Тэгээд хамгийн сүүлд шүн морь харах олон удаа. Тэгэд өглөө нүд хавнахыг, бүлчихийг жасах 5 гайхамшигтай арга байж байгаа. Энийг бол хэн ч гэсэн өнөөдрөөс хэлээд хэрэгжүүлэх болцоотой. Тийм учраас өнөөдөр яраа гэж авал дуустал сонсоорой. Хэрвээ үнэхээр бөөрийн асуудал болчих юм бол энэ ноцтой асуудал. Яагаад гэвэл 2 шалтгаан байна. Нэгдүгээр бид нар бөөр болвол чимээгүй хэрэгтэй. Хүндэрсэн хойно саяг мэддэг. Тийм учраас анхан шатанд нь бөөр мууч нь үгүй байна уу гэдгийг оншилт тогтоох ийм шаардлагатай. Тэгэхээр энэ шөндөн олон удаа морь харж байгаа, нүд бүлчиж байгаа. Энэ чухам бөөрнөөс болсон юм үгүй байна уу гэдгийг мэдэх нь чухал гэсэн үг. Өөрөөр хэлбэл бөөрийг эртээ оншилоход туслана гэсэн. Хоёрдугаард нь хэрвээ бөөр болчих юм бол энэ асуудал. Эмчилгэд асар их зардал ордог. Хамгийн сүүл нь бүр бөөрөө солиулах ийм асуудал үүснэ. Тэгвэл энэ бөөрийн өвчин бол манай монголчуудын дунд бас их төгөөмөл байж байгаа. Ерөнхийдөө баргал нэг 11 хүнд тусамд нэг нь бөөрийн өвчтэй байдаг гэсэн ийм судалгаа байна. Тэгээд хэрвээ бөөр муутах юм бол бусад бүжийн үйл ажиллагаа бүхэлдээ доголдолд орно гэсэн. Тийм учраас юугийг хамгаалах ёстой вэ гэдэг нэгдүгээрд бол бөөрөө хамгаалах ёстой. За урд нь бид нар эрүүл урт наслах үгүй юу гэдгийг бөөр шиднэ гэсэн ийм яраг хийж өнгөрсөн. Тэн дээр бол асар дэлгэрэнгүй ярьсан байж байгаа. Бөөр муудах юм бол биеийн шингэн гадагшилж чадах болно. За ингээд бас жосонд хаал ихсэн. Тэгээ биенээ хорт бодос хүчлийг ялгаруулж чадахгүй чосон торомтлогдно. Тэгээд чос багадалт үүснэ. За ясан хэвэргшин, судас гатуу урна. За зүрх тархины өвчнө эрсдэл нэмэгдэнэ. Тэгээ хамгийн сүүлд нь бөөрийн дутагдалд ороод бөөрөн одоо солиулах. Ийм хэмжээнд хүрдэг. Ийм хэмжээнд хүрэх юм бол оройт нүсв. Тэгвэл бид нар шөндөн олон удаа морь харж байгаа. Тэгээд өглөө нь нүд бүлчигээд босч ирж байгаа. Энэ чухам ганцхан бөөр мөн үү эсвэл бас өөр өвчин мөн үү? За энийг ялгадах шаардлагатай. Жишээлх юм бол энэ ерөөсөө ямар ч одоо бөөр биш байх болчтой. Тэгвэл юу байж болох вэ? Орой гитэрхэх шингэн мууцсан байж болно. Тэгвэл өглөө шээс өрөөд нүд бүлчийг босоод ирнэ. Тэгвэл шөндөө олон удаа шээх асуудал үүснэ. Нүд бүлч. Эсвэл давс гитэрхээ их хэрэгжилж болж шүү.
Эсвэл жусан дахь сахарын хэмжээ нэмэгдсэн чихрийн шижин анхны шин тэмдэг байж болж шүү. Эсвэл унтчих үед амьсгал тасалдах. За ийм эмгэг ус байдаг. Тэр чирэн амьсгал тасалдаад нас барах тохиолдол ус байна. Энэ шинж байж болж шүү. Эсвэл өөрийн чинь уужгаа бэлтэмлийн нөлөөлөл байж болно. Эсвэл зүрх судасны асуудал үүссэн байж магадгүй. Шэн гэдэг бол ганц бөөрийн асуудал биш. Зүрх бас муутсан байж магадгүй. За тэгвэл одоо энэ 7 шалтгааны ярив. Та бүгдийн онцлог шинжтэй таарж ийн үгүй байна уу гэдгийг нэг бүрчлэн сайтар сонсоод тэмдэглэж аваад. Чухам миний шөндөөн босдог. Тэгээд нүд бүлчийдэг. Яг ямар шалтгаан, ямар өвчнөө шин тэмдэг юм бэ гэдгийг мэдхэд тус болно. За энэних нэгдүгээр. За нэгдүгээр шалтгаан. За энэ бол орой хэтэрхий их шингэн ус, кофе, цай, усантай холбоотой. За энэ бол мэдээж ойлгомжтой асуудал. Бид нар өдөртөө ерөөсөө юм уудаг. Уух чав байдгүй. Марчдаг. Тэгээд нэг өдөр ажиллаж ирээд оройн их ундаасан байдаг. Тэгээд аягаар усчаа шингэн юм уугаад оройжонгоо суудаг. Эсвэл одоо арих дарсаж байдаг шүү. Эсвэл их шөлтөө хоол, шүүслэг жимс гэдэг юм. Ийм байдлаар шингэн зүйлийг үдэс хойш оройн жагаар их хэмжээгээр авсантай болов. За энийг яаж мэдэх вэ? Мэдэх аргыг бас энэ дэр бичсэн байгаа юм. Нэгдүгüүрд нь шүн босоод шээх үед их хэмжээний шээс ялгарч байгаа. Тэгээ шээс нь ихэвчлэн ердийн цайвар өнгөтэй. Тэгээ өдөртөө ерөөсөө нэг шээдгүй. Өдөртөө шээдгүй, шөндөө шээдэг хүн байна. За оройн ултай зэрэг их юм уус юм үгүй юм уу гэдэг бас бодож үзэх хэрэгтэй. Тэгээд хөл нүрээр байнгын хавн байхгүй. Тэгээ шээс нь ч гэсэн чивэрхэн хөөсрөхгүй. Ямар нэгэн өнгө байхгүй. За ийм болвол энэ оройн хэтэрхий их шингэн авснаас болжээ гэж үжиж болно. За энэ өвчин биш гэсэн. Амьдралын буруу хөвшил гэсэн. Тэгэхээр өглөгөөс эхлээд шингэн зүйлээ тогтмол багаар уух ёстой. Шингэн зүйлийг сайн уухгүй болохгүй 2 литр орчим шингэн уух ёстой гэж одоо зөвлөж байгаа. Тийм учраас өглөгөөс эхлээд тогтмол одоо шингэн уудаг. Ийм байх юм бол энэ асуудлыг шийдэн. За одоо 2 дугаар шалтгаан. 2 дугаар шалтгаан бол давс их хэрэгэлсэн. Ус уухгүй ч гэсэн оройн тэгж шингэн уухгүй ч гэсэн давс их хэрэгэлдэг хүн болвол багс шөндөө их шээдэг гэж юм босоод байна. Тэгэхээр би хоолндоо нэг давс шийдэггүй гэж ярддаг хүмүүс олон байна. Энэ ганцхан хоолнд хийж байгаа давс биш. Энэ бэлэн бүтээгдэхүүнүүд их давстай байдаг. Жишээл бэлэн гом байна, хям байна, утсан мах байна. Лаазалсан бүтээгдэхүүнүүд, чип байна. Тэгэл давсалсан самар, саус, даршуулсан ногоо юу гэдэг. Энэ бүгдэнд давс асар их байдаг. Тэгхийн бол ганцхан шөндөө шээгээд дуусахгүй. Өглөө босдоо жирэг нүүр бүлчийсэн, хавгансан ийм байдал бас илэрнэ. Хэрвээ нүүрээчин байдал бас тийм хэвийн биш болвол бас нэг шалтгаан нь давс байх нь байна шүү дээ. Тэгээ яагаад гэвэл энэ шалтгаан бас их сонирхолтой. Давс их хэрглэж их учраас бие их хэмжээний шингэн шаарддаг. Ингээд тэр шингэнүүдийн биед шингээчхэд байна гэсэн үг л дээ. Тэр давсыг шингэлж биенээс ялгаруулахын төлөө их хэмжээний шингэн хэрэгтэй бол. Ингээд өөрийн чинь биеинд болвол их хэмжээний шингэн хадгалагдсан байна гэсэн. Тэгээд тэр шингэн болвол өдөр ажиллаад яваад байх учраас ихэвчлэн хөлөнд томчсон байдаг гэж байна. Шингэн болвол тэр хөндийн жингэн нөлөөллөөр ихэвчлэн одоо хөлд жуулсан байна. За ингээд шүн көвтгтэй зэрэг нөгөө хөлд хуралдсан шингэн бучаад тусны эргэлтэнд орж ирээд тэгээд бөөрөөр шүгдээд ингээд шүн шээх нөхцөлийг бүрэлдүүлдэг. Тийм учраас давсны хэрэглэгийг бууруулсан хүмүүс болвол шөнийн шээх тоо бас багассан гэдэг ийм судалгааны үр дүн байдаг. За тэгэхээр давснаас болоод шөндөө олон удаа шээжгээ юм болвол ямар онцлог шинжтэй вэ? Яаж мэдэх үү? За энэ таних дамрах. Давстай хоол идсэний дараа их шээж ийн үгүй байна уу? Энийг анзаах хэрэгтэй. Ам их чангаж ийн үгүй байна уу? Өглөө босгодоо жирэг нүд булчсан байна үгүй байна уу? За энийг анзаарч үз. Тэгээд хул гар хавгансан байна уу? Жишээ нь бөгж бариулдах ч юм уу? Оймсноо ирдсэн мөр үлддэг ч юм уу? Энэ бол хавганжахын шинж. Эсвэл цусан даралт өндөр.
За ийм болвол давсны хэрэглээг нь багасгах юм болвол хэд хоногийн дотор хаван шүн олон удаа шээх. За энэ өөрчлөгдөн. Давснаас болж байгаа учраас давсаан багасгах хэрэгтэй. Тэгэхээр давсахгүй одоо яах вэ гэж хоол амтахгүй гэж боддог хүмүүс олон байна. Тэгвэл өөр төрлийн амтлал хэрэгж болно. Чин сармис ч юм уу, сонгон ч юм уу, нимбэг ч юм уу, хар перс ч юм уу, бусад төрлийн амтлагчаар нөхөж болно гэж тэгж үздэг юм байна. За 3 дугаар шалтгаан. Шөндөө олон удаа морь харах, өглөө босоод нүд бүлчиж байгаа. За энэнийх нь 3 дугаар шалтгаан бол жусан дах сахар ихссэн байж болж шүү. Өөрөөр хэлэх юм бол чихрийн шижнэ урчилсан тохоо. Чихрийн шижин бол бас олон жилийн турш урчилсан тохоо байхгүй. Чимээгүй биеийн дотор хөндөрж идэг. Ийм өвчин нэг юм байна. Тэгэхээр энийг бас эртэн мэдэх арга нь юу гэвэл энэ шөндөө олоода босч гинөө ам чангаж гин үгүй байна уу? Энийг сайн анзаарах юм бол бас ойлгож болно. За энэ жусантах чихрийг бол бас чихэр гэж хэлдэггүй нэ. Глюкозин гэж ангаах ухаанд нэрлэдэг. Чусан дотор одоо энэ глюкозин өөрөөр хэлэх юм бол сахар хэтэрхээ их болоод ирвэл яах вэ? Энийг шээсээр гадагшлуулах гэж энэ биеийн махбод оролддог гэж байгаа юм. А тэгэд их хэмжээний усыг ам чангаж ийн гэд татаж аваад тэгээ шээсээр гадагшлуулдаг. Тийм учраас шүн олон шээдэг болно гэсэн. Тэгвэл чихрийн шижнээс шалтгаантай шөндөө олон шээж ийн үгүй байна уу гэдгийг мэдэх арга. Энийх нь онцлог нь юу вэ гэвэл нэгдүгээр хэрвээ чихрийн шижнээс шалтгаалж байгаа юм бол өдөр шөнө ялгаа байхгүй олон шээ. Ганцхан шөнө биш. Өдөр ч гэсэн байн шээ. Тэгээд шээх болгонд хэмжээ нь их. Ам чангаал шинг юм уугаад тэгээд л тусан доторх чихрийг шингэлж шээсээр гадагшлуулах гэдэг их хэмжээгээр шээдэг гэсэн үг нэг лүгээр хэлбэл тэгээд л уусан ч шингэн жил уусан ч гэсэн ам чангаад байдаг. Ам нь хатаад байдаг. Тэгээд амархан ядардаг. Тэгээд нүд бүлчих биш. Нүд бүрлжин. Нүд бүрлжээд хараа мутчих. За шархудаан гэдэг. Арьс шээснэ жам. За энэ хавчаа мөөгөнчрийн халдвар үүснэ. Шалтгаангуу жин хасгадан. Эсвэл хөвлийн орчмоор таргалах. За ийм шинж тэмдэг илэрч байгаа болвол энэ шөндөн босч шээжгээ нүд хавганж байгаа. За энэ болвол чихрийн шижнээс шалтгаантай байж болж шүү гэд яралтай эмнэлэг үзүүлэх хэрэгтэй. За дөрөвдүгüүрт унтаж байхдаа амьсгал тасалдаг. За шөн унтаагаараа амьсгал тасалдаг. За энийг болвол бас нойрны бөглөртийн апне гэж нэрлэдэг юм. Тогсон нэртэй апне. За энэ болвол унтчих үед амьсгал түр тасалдана. Дахин. За энэ нойрны бөглөртийн апне болвол бас олон шалтгаантай. За энэ тусдаа асуудал учраас яагаад шөн унтчих үед яагаад шөн унтчих үед амьсгал бөглөрдөг юм. Энийг энд ярахгүй. Тэр чихрээр нас барчдаг юм бас байна. Тийм учраас онцгой анхаарахгүй болохгүй. Тэгээ яагаад энэ амьсгал бөглөрөх өвчтөй эмгэгтэй хүн шүн бас их шээдэг юм бэ гэвэл энэ механизмыг тайлбарлах нэлээд төвхтэй. Амьсгал бөглөрөх үед чэйжний доторх даралт өөрчлөгдөж гэж байна. А тэгээд зүрхэн дэржгээ цусны хэмжээ нэмэгдсэн байж болж шүү гэдэг. Ийм тохоо мэдрэгддэг гэнэ л дээ. Тэгэхээр энэний хариу үйлдэл болоод биеийн дотор байж байгаа давс усыг гадагшлуул ийм дааврын тохоо ирдэг. Тэгээд бүр шүн илүү шээс ялгар болох. Ийм ажиллаханд ордог гэж. За энэ бол яр тайлбарлалтын дээр хүнд ямар ч байсан ийм асуудалтай хүн болвол шүн шээдэг юм байна гэд мэдээд авахд болно. Тийм учраас шүн амьсгал бөглөрөх энэ эмчлүүж итгэлсэн хүмүүс бас шүн шээхэн болсон гэдэг ийм судалгаа байдаг. За тэгвэл яаж мэдэх үү? Миний шүн олон удаа морь харж байгаа нь амьсгал бөглөрж ихтэй холбоотой юм байна гэдгийг яаж мэдэх вэ? Тэгээ нэгдүгээр талаа жирнэ хорхирдаг. Шүн хорхирдаг хүмүүс болвол хөвчлийн юм асуудалтай болж шүү хөндрөд ирсээр. Тэгээ унчих үед амьсгал нь тасалдсан гэдгийг гэр бүлийн хүмүүсүүд нь гэрчилж идэг. Чи шүн ерөөсөө амьсгалч үе тасраад байсан шүү гэд хэлж байгаа юм бол ийм асуудалтай гэсэн. Өөрөө мэдэхгүй шүү дээ. Тэгээ амьсгаа боогдоод хахаад сэрдэг. Өглөө нь их ам хатсан байдаг. Тэгээд өглөө толгой нь өвчдөг. Олон чаг унтсан гэсэн ядарсан байдаг. Өдөр нь нойрмолж идэг. Анхаарал хөдөлгөх чадвар муутчихсан. Тэгээд даралт ихсчихсэн. Илүүдэлж интэй байх. За ийм тохиолдолд болвол энэ амьсгал бөглөрөөд тэрнээсээ шалтгаалаад шүн босож
олон удаа морь харддаг юм байна. Тэгээд шүн чанартай сайн унтаж чадахгүй болсон учраас саяын тэр одоо ядарсан өдөр нойрмог анхаарал өдрөл муутах юм тэргээд энэ асуудлууд үүсэж байгаа юм. Унтсан ч гэсэн унтсан болж чадахгүй гэсэн гүүн ойр авч чадахгүй. Тэгээд үнэн хэрэгд амьсгал бүглэрхтэй жирэг сэрчдэг байхгүй юу? Тэгээд сэрхтэй жирэг шээ сүрээ сэрлэгж андуурдаг. Сэрсэн учраас биеийн мэдрэмж юу байна вэ? Шээ сүрсэн юм шиг санагддаг. Тэгээд тэр нь журшил болчихдог. Сэрхтэй жирэг шээ сүрлэг гэж ойлгодог. Тэгэхээр үнэн хэрэгдээ шээс хүрээд сэрсэн юм биш. Сэрчгээд шээ сүрчсэн юм байна гэж андуурч ирсэн. За 5 дугаарт. 5 дугаарт бол эмийн бол төрөл бүрийн эм бэлтгэлүүд уудах хүмүүс олон байна. Тэгээ хамгийн сайн бол эм бэлтгэлүүд уугаад хэрэг байхгүй. Жайлшгүй өвчтэй гэд шинжилгээ ухааны эмч, мэрэгжлийн эмч өөрчн эм бэлтгэл өгсөн болвол тэрийг тогтсон хугацаатай, тогтсон хэмжээгээр нь уух хэрэгтэй. Тэрнээс бус тохиолдолд эм нэх уугаад хэрэг байхгүй. Гэсэн ч гэсэн энэ дээр бол эмчийн өгсөн эмүүд ч гэсэн шин шээлэн гэж энэ дээр хэлсэн байна. Жишээлх юм шээс хөөхөм, жарам даралтын шээсээр цаахрыг гадагшлуулдаг нөгөө чихрийн шижингийн лити. Тэгээд шингэнэ цололчонд нөлөөлдөг бусад эм бэлтгэлүүд гэдэг. Тэгээ ийм эмүүдийг хэрэг ууж байгаа юм бол шүн шээсүрхэнд гарцаа байхгүй. Тэгэхээр яаж мэдэх вэ? Энэ үнэхээр миний уусан эмтэй холбоотой байна уугүй байна уу гэдгийг. Мэдээж эм хэрэглэснээс хойш шүн олон удаа шээдэг болсон байж болно. Эсвэл эмийн тон хэмжээг нэмснээ дараа тийм асуудал үүссэн ч юм уу. Эм ууснаа дараа шээх хэмжээ тоо эрс нэмэгдсэн байдаг ч юм уу. Эсвэл өглөө өдрийн цагаар уусан үед шөнийн шээх тоо багассан байж болно. Тэрнээс өөр ямар нэгэн онцгой шин тэмдэг илэрхгүй байх юм бол энэ эмтэй холбоотой байж магадгүй гэж сэжиж болно. Гэхдээ өөрийн ууж байгаа юмыг дураараа жогсоож болохгүй, цагийн ч гэсэн сольж болохгүй. Шин шээхээс айгаад тэр чухал эмүүдийн ухаан болчих болохгүй гэсэн. Тэр шээс хөөх эм болвол энэ зүрхнээ дутагдлын үед ч юм уу, даралтын үед ч юм уу, жайлшгүй шаардлагатай үед эмчийн бичиж өгсөн эм байж болж. Учраас заавал өөрийнхөө тэр мэрэгжлийн эмчтэй ярьж зөвлөх ёстой. За одоо 6 дугаар шалтгаан зүрх болоод цусны эргэлтийн асуудал үүссэн байж болж шүү. За энэ бол хүмүүсийн нийх мэддэггүй ийм нэг даалж шалтгаан юм байгаа юм. Хэрвээ зүрх цусаа хангалттай шахаж чадах болчихсон үед, зүрхний ажиллагаа муутчихсан үед хөл шагаан орчинд шингэн хурамтлагддаг гэдэг. Тэгээд орой унтаж амрах үед нөгөө хөлд чугалсан шингэн бучаад цусны эргэлтэнд ордог. Тэгээд бөөр нөгөө шингэний шүүгээд шээс болох ажлыг эхлүүлдэг. Тэгээд шөнө олон удаа морь харах шаардлага гарч ирдэг. За тэгвэл ямар онцлог шинжтэй байх вэ? Энэ тохиолдолд өдрийн төгсгөл хөл шагаа хаврансан байна. Оймосны эрсэний мөр гүн үлдчихсэн. Хэвтгэх юм бол амьсгал тавчна. Дэрэ өндөрлөхгүй бол унтаж чадахгүй болдог. За тэгээд шөнө амьсгал боогдоос сэрдэг. Багж ирэх хөдөж алах гэл юм бол амьсгал тавчдаг. Зүрх дэлсдэг. Ердийнхөөс хурдан ядардаг. Жин огчом нэмэгддэг. Шөнө амьсгал боогддог. Тэгээд сэрдэг. За нэг жуухан алах гэх юм бол амьсгаад авчна. Зүрх дэлсэн. Ердийнхөөс хурдан ядарна. Хэдхэн хоногийн дотор огчом жин нэмэгдэг. Ийм асуудал үүсчих юм бол энэ ер нь зүрхнээс болоод шүн морь хардаг. Өглөө нүдвэлчидэг юм байна гэж тэгж ойлгож байна. Эндээс гарах арга бол мэдээж унтахаасаа хэдэн цагийн өмнө хөлөөн арай зүрхнээс дээгүр байралтай байлгаад тодорхой хугацаанд амарч гүвтэх юм бол нөгөө хөл чугалсан шингэн цусны эргэлтэнд ороод шээс болоод ялгарна. Тэгвэл шөндөө босож олоодаа ших шаардлагагүй. За харин ч одоо амьсгаа давчдаг, чэжэр өвддөг, уруул хөхөрдөг, хүйтэн ус гарах юм бол яралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Эмнэлэг рүү түрэг очих хэрэгтэй гэсэн. За хамгийн сүүлд. За энэ бол бөөрийн өвчин байж болж шүү. Хамгийн их сэжиглэх байж болох өвчин бол ялтаж байхгүй бөөрийн өвчин. Ягаад гэвэл энэ шээс гэдэг чинь бөөртэй холбоотой асуудал. Эрүүл буур болвол энэ цусны уургийг өөрийнхөө биед хадгалаад тэгээд хаягдл болсон илүүдэл шингэний шээсээр гадагшлуулдаг юм байна.
Харин бөөрнө шүүлтүр гэмтчих юм бол нөгөө уурга хадгалж чадахгүй. Шээстэй хамт гадагшлуул. Уурга алдагдаж эхэлнэ гэсэн. За ингээд уурга багасаад ирэхдээ жирэг шингэн судснаас эсэд рүү шилждэг гэж байгаа юм. Тэгээд чавхаа нүүр хөл орчимд хаван үүсдэг гэж. За энийг ойлгоход нэлээд хүнд болж шихүү. Тийм учраас ерөнхийдөө шүн олон удаа шээж ийн гэвэл энэ бөөрнөөс болсон юм байна. Тэр тусмаа өглөө бусдаж ирэг нүд хавганчсан байх юм бол энэ бүр илүү бөөр гэж хардах үнсэлт. Тэгээ энэ дээр нэмэд шээсэн хөөсөрдөг, хул нь хавгансан, даралт нь нэгссэн. За ийм хам шинжүүд хавсарж явах юм бол эртхэн одоо бөөрнөө амжид үжүүлэх хэрэгтэй. За бөөрнөө асуудал гэж сэжиглэх шинжүүд. За нэгдүгээрд өглөө бүр нүд чавхаа тогтмол хавантай байх. За шээсэнд бол угаалгын бодис хийсэн юм шиг хөөсөрдөг. Хөөс нь удаа арилахгүй. За шээсэнд нь цус ч юм уу эсвэл өнгө нь ховчсон байх. Тэгээд хул шагаа гар нүрээр хавгансан. Цусны даралт ихссэн. Харин шээсний хэмжээ нь бол багассан. Олон удаа шээж байгаа ч гэсэн хэмжээ нь бага. Хэмнэлэн өөрчлөгдчихсэн. Дотор муухайрдаг. Хоолны туршил буурсан. Сахтнах, шалтгаангүй ядрах ийм шинт тэмдгүүд илэрж байгаа юм бол бөөр гэж сэжил бол. Энэ бөөрнөө архах өвчин болвол ерөөсөн эрт үед илэрдэг, хүндэржээж илэрдэг ийм чимээгүй хэрэгтэн байхгүй дүлийн өвчин. Тийм учраас хамгийн эрт онцлог арга нь бол одоо өнөөдөр ярьж байгаа энэ олон удаа шээж гинүү. Нүүрнүүд хавганцсан байна уугүй байна уу? Энийг шинжих асуудал байгаа юм. За ингээд эмнэлэгт очиод шинжилгээ хийх хэрэгтэй. Тэгвэл энэ асуудлын амархан тогтоох болчтой. За тэгвэл одоо залгаад яалгах 5 асуулт байна. Сая болвол 7 төрлийн шалтгаан өвчмөг байж магадгүй гэж хэлсэн. Тэгвэл энийг амархан ялгаж мэдхэд туслах 5 асуулт байж байгаа. За энэних нь нэгдүгüүрт нэг удаа шээсний хэмжээ их байна уу бага байна уу гэдгийг харах хэрэгтэй. Их байх юм бол энэ орой их хэмжээний шингэн уусан. Эсвэл сахар ихсэн. Чихрийн шижин байж магадгүй. Шээс өх эм уусан байж магадгүй. Шүн амьсгал тасалж байгаа. Нойрны эмэг байж магадгүй. Хэрвээ хэмжээ нь бага бол яах вэ? Хэмжээ нь бага бол давсаг хэтрээ хийдэгтэй болчихсон. Дагж иргийн шээс байсан ч гэсэн шахаг гэдэг ч юм уу. Эсвэл насны ирэхээр хэврэгшээд шээснээ багтаамж нь мууччихсан. Эсвэл нэг удаа сайн хангалттай шээж давсангаа судруулаагүй. Эсвэл эмэгтэйчүүдийн чившилтийн үеийн шээсний замын өөрчлөлт. Эсвэл эрчүүлийн төрөвлжрахайн өрөвсөл, томрол, хорт хавдар. Эсвэл хоёргууталтай холбоотой. Тэгээ хоёрдугаарт нь өдөр нь олон шээж ийн үгүй байна уу гэдгийг харах хэрэгтэй. Зөвхөн шүн биш. Өдөр ч гэсэн олон шээжгүй юм болвол тэгээд ам чангаад байх юм болвол чихрийн шижинтэй холбоотой байж магадгүй гэж шинжилгээнд орох хэрэгтэй. 3 дугаард нь хул хавганж ийн үгүй байна. Хэрвээ хул их хавгнаад шүн их шээжгүй юм болвол зүрхтэй холбоотой байж магадгүй. За 4 дугаар асуулт нь шөндөө хорхирж ийн үү? Амьсгал тасалж ийн үгүй байна. Тэгвэл давсганы асуудал биш. Нойрны асуудал. Сэрсэн, сэрээд шээс өрсөн юм шиг мэдрэмж төрдөг. За энэ асуудлыг бас шийдэж болно. 5 дугаард нь шээс хөөсөрж ийн үгүй байна гэдэг үгж хэрэгтэй. Өглөө нүд хавганчсан байна. Тэгээд шээс нь их хөөсөрсөн байх юм бол бөөрийн асуудал байж магадгүй. Яралт эмнэлд үзүүлэх хэрэгтэй. За одоо дараагийн асуудал нь юу гэвэл 3 өдрийн тэмдэглэл хөтөлбөр болохгүй. Бид нар бол мартаддаг. Эсвэл тодорхойгүй орхидог. Ийм гэмт. Тэгэхээр юу тодорхой болгож өгөхгүй гэдэг чинь ерөөсөн 3 өдрийн тэмдэглэл хэрэгтэй. За энэ эмнэлэгт очих тус их тус болно. 3 хоног юу тэмдэглэх үг гэвэл хэдэн чагд ямар шингэн хэрэг хэмжээтэй усныхаа хэмжээгээ тэмдэглэнэ. Тэгээ хижээ шээсэн. Нэг удаагийн шээс ойрлож байгаагаар хэдий их байсан. Шүн хэдэн удаа сэрсэн. Шээс үрээ сэрсэн юм уу эсвэл сэрснийхэн дараа шээс үрэх мэдрэмж төрсөн юм уу? Орой давстай хоол идсэн юм уу? Ямар юм хэдэн чагд уусан. Хөл нүдэнд хавгансан байдал байна уу? Хурхиралт, амьсгал тасалдах ийм байдал мэдэгдсэн үү? За энэ бүгдийг сайхан тэмдэглэх хэрэгтэй. Тэгэх юм бол саяын ярьсан дээр онцлог шинжээр анхын шатны тодорхойлолтыг өөрөө хийж болно. Тэгээ энийг эмнэлэгт очих хэрэгтэй.
Тэгэхээр эмнэлэгд ямар үед үжүүлэх вэ? За энэ бас чухал. Зүгээр л шин би хэд удаа морь харчлаа гэдэг эмч тэр гүйч чад тэр бас асуудал шийдэгдэхгүй. Тэгвэл ямар үед эмнэлэгд очих вэ? Шөн 2 болоод 2-оос дээш морь харсан. Нойр алдагдсан. Нүд нүүр хөлний хаванд тогтмол үргэлжилсэн. Шээс нь удаан хөөсөрсөн. Шээсний өнгө нь өөрчлөгдсөн. Бүр цустай шээсэн. Шээхэд хорсож өвдсөн. Халуурсан. Нурууны нэг талаар хүчтэй өвдсөн. Шээсний хэмжээ эрс багассан. Ам чангаад их хэмжээгээр ус чавгаад өдөр шөнөгүй шээдэг болсон. Хэвтэх үед амьсгал давчиж гин үгүй байна уу? Богино хугацаанд чин огчом нэмэгдсэн үү? Эсвэл бүр шээж чадах юм болчихсон уу? Ийм шин тэмдгүүд илэрх юм бол яаралтай юмдад үжүүлэх хэрэгтэй байгаа юм. За тэгвэл хийж болохгүй зүйл бас байж байгаа. За нэгдүгüүрт нь шөн шихэн болохын төлөө өдөр ус шингэн жил ухаан болж болохгүй. Ус шингэн жилийг бол өглөөнөөс эхлээд тогтмол ууж хэрэгтэй. Харин унтахаас өмнө болвол тэгж их ухаж өвлөхгүй байж байгаа. За хоёрдугаарт нь хаван хөөх нэртэй ургамлын цай шээс өгбөтөө өгдөгний дур мэдэн хэрэгэл болохгүй гэсэн байж байгаа. За энэ цай эм бэлтгэлүүд болвол даралт, бөөрийн ажиллагаа, цусндах, давс, калий хэмжээнд нөлөөлөх сөрөг дагавар үүсгэх. Ийм эрсдэлтэй болж шүү гэж үздэгийм байна. За 3 дугаарт нь өглөө нүд хавтсан учраас шууд бөөр чивэрлэх эмчилгээ хийлгэж болохгүй байгаа юм. 4 дугаарт нь эмчийн бичсэн эмийг өөрийн дураар жогсоож болохгүй. Заавал эмчтэйгээ жуулах хэрэгтэй. За ингээд энэ хийж болохгүй зүйлийг мэдснийхэн дараа хийж болох 5 зүйлийг ярив. Энэ их чухал. За энэ болвол ночтой өвчин илрээгүйд холболт. Эмчэд очсон ч, эмнэлэгд үжүүлсэн ч, шинжилгээ хийлгсэн ч гэсэн ямар ч өвчин илрээгүй. Ийм тохиолдол асар олон шүү дээ. Үнэхээр чихрийн шижин тусаагүй, бөөрийн өвчин болоогүй, жөргсөлтснээр ночтой асуудал байхгүй болвол эмнэлгийн шинжилгээгээр бараг шүүвч илрэхгүй. Тийм учраас часах болж байгаа. Амьдралын хөвшилтэй холбоотой болж шүү. За нэгдүгüүрт нь шингэнэ багасгах биш. Уух чагаа өөрчлөх хэрэгтэй. Дийлэн хүмүүс болвол за тэгвэл шингэн ухаан болчихъя гэд. Өглөөгөөс хойш ус ухаан болчихдог. Маш хичээгээд багууд. Тэр буруу. Өдөрт болвол өөрийн биеийн жиндэнд тааруулаад ерөөхдөө 2 литр орчим ус уухыг зөвлөж байгаа. За ингэж шөндөө олон шээжгээ хүмүүс болвол унтахаас 2-оос 4 цагийн өмнө их хэмжээгээр ус ухаан болох хэрэгтэй. Их хэмжээгээр гэдэг нь шүү дээ. Эсвэл их хэмжээний шолтой хоол, шингэн зүйлүүд ганцхан ус биш. Хоолноос авж байгаа. Тэр шингэнийчсэн бодолч болохгүй. За тарвас гэдэг ч юм уу, шүүслэг, усны бүрэлдэхүүн нэх. За ийм жимсүүд ч гэсэн нөлөөтэй. Нэг өдөр болвол 12 цаг байдаг гэж бодсон ч гэсэн сүүлийнх нь 2-оос 4 цагийн дотор нөх уугаад хэрэггүй гэдэг шүү дээ. Гэхдээ чаана бас 8 цаг удаж байгаа. Тэр цагаар хангалттай сайн байна. За 2 дугаарт нь орой давс хэрэглэхийг 2-7 хоног эрс бууруулаад үжих. Ийм арга. Оройны хоолнд ирсэн давс арсан юм хэрэглэхгүй байх хэрэгтэй. Давс хэрэглэх юм бол шингийн юм уухгүй байсан ч гэсэн биеийн дотор шингэний чинь шахаад шээс болгоно гэж байгаа байхгүй. Тийм учраас орой хоолнд бэлэн гомон, хям, утсан мах, чип, даршуулсан хүнс, тэгээ давсалсан самар соус юу байдаг юм хоолны амтлах. Тэгээ эд нарыг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Давс бол хүний биеинд бас хэрэгтэй юм байгаа шүү дээ. Тийм учраас зөвхөн оройн хоолнд битгий хэрэглэж байна. Энэ бол ус ялгууртай. За давсны оронд бол өөр төрлийн сонгон сармс ч юм уу, нимбэг ч юм уу, хар перс ч юм уу. За ийм зүйлээр төр хугацаанд ордуулж үж. За энэ арга бол зөвхөн шөн олон удаа морь харахыг багасгахаас гадна өглөө босоод нүд бүлчих. За энийг бас багасгах гээд сэргийлэхэд их тустай гэдэг юм. Давс хийднэ гэдэг чинь өглөө нүд бүлчих юм бас нэг шалтгаан болдог юм байна. За 3 дугаард хэрэглэх арга нь юу вэ гэвэл хөл тогтсон шингэнийг унтахаас өмнө шийдвэрлэх ийм арга. За энэ шингэн бол өдрийн турш хөл тургалтсан байна. Орой шууд гэвтээд унтах юм бол тэр шөнө шээс болоод олон удаа морь харах асуудлыг үүсгэдэг. Тийм учраас өдөөс хойш 20-30 минут алхах нь нэгдүгüүрт нь. Хоёрдугаарт нь орой унтахаас 3-аас 4 цагийн өмнө нэг цаг орчим хөлөөн зүрхнээс баг жиргийн өндөр газар байрлуулж байгаа
амраад гүтгэх хэрэгтэй. Тэгхийн бол нөгөө хөлд суусан шингэн чусан дороод дараа нь бөөрөнд шилжээд тэгээ шээс болоод унтахаас өмнө ялгараа гарч ирнэ. Тэгэхээр удаан суудаг хүмүүс бол бас 20-30 минутанд нэг удаа босоод бие хөдөлгөж их хэрэгтэй. За унтахынхаа өмнө шагаагаа дээш доошоо 20-30 удаа хөдөлгөвөл бас их тустай хэлсэн байгаа юм. Тэгэхээр энэ хулуун дээр байрлуулна гэдэг бол унтахаасаа 3-4 цагийн өмнө гэж байгаа. Унтах үед хулуун дээр байрлуулаа унтчих гэм бол шөнө бүр илүү шээс өрнөс үг. Тийм учраас хэвийн байралтаа унтах хэрэгтэй. За дөрөвдүгээр арга. Энэ их чухал арга. Давсгаан дахин суллана гэдэг арга юм байгаа юм. За энэ нь ямар арга вэ гэхтэй зэрэг шөнө сэрэх болгон шээс үрэх болгон шээн гэдэг ах юм бол энэ бас журшил болоод тогтчих. Тийм учраас төсвөрлөх хэрэгтэй. Шөн сэрээд шээс үржсэн ч гэсэн шэхэр явахгүй тэсээд байх юм бол шөн сэрэхгүй сэрсэн ч гэсэн шэхэр явахгүй ийм журшилтай болно. За энийг бол би бас сүүлийн үед туршаад үнэхээр үр дүнтэй байна. Би бол шөнд нэг удаа сэрээд шээс үрээд жорлон руу явдаг байсан. Сүүлийн үед бас жоохон тэсдэг юм лээ бодоод. Тэгээд тэсээд нэлээд хэд хонсон. Тэгсэн үнэхээр шөндөө сэрхэнж болчихсон. Шээс үрхэнж болчихсон. Тэр бол зүгээр л журшил байсан юм байна. Ямар ч өвчин байгаагүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд шөндөө сэрээд морь харсан ч гэсэн шээснийх хэмжээ насар бага байгаа бол бас нэг арга байна. За энэ бол нөгөө давсгаан суллах гэдэг арга. Давсаг гэж ярддаг, давсан гэж ярддаг. Давсангаа суллах арга. За энэ яаж суллах вэ гэдэг зэрэг бид нар шээгээд дуусна. За заримдаа бол баргал шээд дуусгаас ч өмнө яараа жорлонгоос хараа явчихдаг. Ийм тохиолдлууд их олон. Тэгэхээр энэ бол яг энэ эсрэг юм байна. Шээд дуусчаад 20-30 секундынхаа жорлонд байж хэвээр. Тэгээд дахиад нэг удаа шээж орлож байгаа юм. Хүчээр биш. Дахиад зүгээр л нэг удаа шээгсэн. Тэгхийн бол тэр давсан дотор үлдсэн маш өчүүхэн шээссэн. Шээгдэх болчиход. Ялгарх болчиход. Тэгвэл давсан дотор ч ерөөсөө юу ч утгагүй болчихно гэсэн үг л дээ. Тэгээ ийм байдлаар нэг удаа шээсэн гүйчд сайн шээгээд дунд нь нэг удаа таслаад сайтар суллах. За энэ их чухал гэдэг шүү. За энэнийх нь дараагийн арга нь юу вэ гэхтэй зэрэг. Өдрийн цагаар шээс өрхтэй зэрэг шууд битээ жорлон руу гүйгээд. Бүр шээс хүрээгүй байж аталсан жорлон ч шээг оролдог. Энийг нь болох хэрэгтэй. Эн чинь шүн олон удаа шээлгдэг муу журшлыг бий болгож байгаа. Тэгэхээр шээс үрсэн ч гэсэн 5 минут тэсгэж байгаа юм. 5 минут тэсээд үнэхээр тэсэхгүй болох юм бол очоод шээ. 5 минутын дараа мартчих юм бол тэр шээгүй ч гэсэн болно гэсэн. За энэ бол хамгийн үр дүнтэй аргууд. Гэхдээ шээхэд өвддөг, шээс үлдсэн мэт санагддаг. Эсвэл шээсний орсоос сууд юм бол хүчээр төвчих, саяын тэр дасгалыг хийх хэрэггүй гэж хэлсэн байгаа. Энэ асуудал үүссэн учраас амжилт үзүүлэх хэрэгтэй. За одоо 5 дугаар арга. Нойр болоод өглөөний нүдний хавангийг тус-тусд нь жогчуулах юм байгаа юм. Зарим хүмүүс бол шээс үрээс сэрж байгаа юм биш. Нойр нь хөнгөн учраас гүүн нойр авч чадахгүй. Тэгээ сэрдэг. Тэгээд сэрээд шээс үрээс сэрлэг бодоод андуураад шээж идэг. Энэ буруу юм байна. Тийм учраас яах вэ? Нойрныхоо чанарыг сайжруулах гэсэн. Өдөр болгон тогтсон чад унтах хэрэгтэй. Унтлахны өрөө харанхуй, чимээгүй, сэрүүн байх хэрэгтэй. Хамгийн гол нь сэрүүн байх хэрэгтэй. Унтахаасаа өмнө одоо гар утас оролдож болохгүй. За энийг бол саяхан бас яарсан. Дэрэм баг зэрэг өндөрсгөж болно. Тэр амьсгалын асуудал байж магадгүй учраас. За энэ дэр гэдэг тусгай сэдвэрээс ярьсан жохом ямар дэр хамгийн тохиромжтой вэ гэдэг. За тэрийг та бүгд буцаагаад сонсож болно. За өглөө нүд булчигээд хавгалсан байвал 5-10 минут хүйтэн усанд нургасан алчуураар 5-10 минут жин тавьж болно. За ийм байдлаар нүд болоод нойрны асуудлыг бас тус-тусад нь жогчуулж болно. Толгойхон ягаад баг зэрэг өндөр дэрэн дээр тавьж унтах хэрэгтэй вэ гэвэл нүүрэнд хаван сугаас тодорхой хэмжээнд сэргийлж чадна. За мөн сайн унтах, орой давс хэргэлэхгүй байх нь бас нүдний хаванд нөлөөтэй. За энэ аргууд бол асар их үр дүнтэй. За миний хувьд ч гэсэн цаашдаа маш сайн баримтал хэрэгжүүлнэ гэсэн бодолтой байна. За өнөөдрийн ярьсныг товчхон дүгнэе. За өнөөдөр шөнөдөө олон шээдэг. Тэгээ өглөө босоод нүд хавгалсан булчилсан байдаг. За энэ бол бөөрөнд асуудал үүссэн байж болж шүү гэсэн ийм сэдвэр ярлаа. Шөнөдөө олон сэрнэ морь харна гэдэг бол үнэхээр их ядардаг. Чанар сайтай унтаж чадахгүй. Тэгээ бочиж орж ирээд нойр холждаг.
ганцхан бөөрийн асуудал биш. Маш их одоо стресс болдог. Тэгэхээр энэ бол бас ганцхан бөөрийн асуудал биш юм аа. Бусад 6 шалтгаан байж магадгүй гэдэг. Нийт 7 шалтгааныг ярьсан. Жишээлх юм бол оройдон хэтэрхий их ус шингэнжүүл уужаж болж шүү. Давас их хэрглэж болж шүү. Эсвэл чихрийн шижин байж магадгүй. Зүрхнээ өвчин байж магадгүй. Эсвэл шүн унтаагаараа амьсгал тасалддаг. Ийм юм байж магадгүй. Гэх мэтийн олон өвчнөө шалтгаан шөндөө шээн гэдэг болвол тэгээ энэ дотор хамгийн гол нь бөөрийн өвчин байж болж шүү гэдэг хэлсэн. Тэгээд ямар үед эмчид очиж жүүсэх үү? Хэрвээ онцгой ямар нэгэн өвчин биш болвол энэ асуудлыг яаж шийдэх вэ гэсэн 5 гайхамшигтай хялбар аргыг танилцуулсан. За энэ аргуудыг хэрэгжилж үзээрэй. Чихрийн шижинч болго, зүрхнээ өвтөнч болго, бөөрийн өвтөнч болго урчилсан шин төмдөг байхгүй. Нэг өдөр хөндөрсөн байдаг. Тэгэхээр энийг яаж мэдэх вэ? За энэ болвол энэ шээс юм байна. Шээсний өнгө, шээсний үнэр, шээс хөөсөрж ийн үгүй байна уу? Шээснэ байдал. Тэгээд шөндөө хэд удаа босож шээж ийн. Тэгээд тэр шээснийх нь хэмж. Тэгээ өглөө босоход нүд нүр хавтай байна уу? Үгүй байна. Гар холын хав ямар байна уу? Энэ бүгдийг ажиглах юм болвол энэ өвчнийг эрт оншил тогтоох болж чад. Тэгэхээр өнөөдрийн энэ ярагыг сонсснороо өвчний хөндрөхөөс өмнө урьдчилж мэдэх, анх шатанд нь өмж эдгэх ийм болж чана. Тэгээд нойрны чанар сайжрах. Хамгийн гол судалж. Шөндөө сайн унтаж амарч чадах юм болвол морь харахгүйгээр өглөө босоход эрүүл болоод босч ирж яадаг. Бид нарын бие махбод болвол ямар ч эмчилгээ хийхгүй байсан ч өөрөө нөхөн сэргийгдэг. Ийм чадвартай, ийм гайхамшигтай машин гэсэн. Тэгээд зөвхөн бие эрхтэн нөхөн сэргийгдэд эрүүл болоод дуусахгүй. Сэтгэл санаа сайжирдаг. Амьдралаа ихтгэлтэй байдаг. Ад жаргалыг улам илүү сайн мэдэрдэг. Улам илүү хийж бүтөө гэсэн эрч хүчтэй болдог. Энэ нь гайхамшигтай. За, өнөөдрийн ярагыг анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа. Энэ яраа таалагдсан болвол цааш нь олон хүмүүс дамжуулаарай. Шеэр хийгээрэй. Сэтгэл бичээрэй. Лайк дараарай. За бас бэлгийн энергийг оюуны энерги болох гэсэн номыг аваагүй нөхдөд байвал аваарай. За энэ номоос чөөхөн хавьулдсан байж байгаа. За энэ болвол асар гайхамшигтай өөрийгөө ялах, улам илүү амжилттай, ад жаргалтай амьдрах туслах ийм ном юм байгаа юм. Хүсэл тачаалаа захирчаач чадсан хүн амьдралаа захирч чадна. Энергийн урсгал дотоод хүч мэн сэрч байна. Оюуны гэрэл амьдралын зам тодорч байна. Бэлгийн эргийг оюуны энерги болгох нь ирч хүч алдах биш. Амжилт болон хувиргах нөө. Амжилт болон хувиргах нөө. Хүсэл тачаалаа захирчаач чадсан хүн амьдралаа захирч чадна. Цаг хугацааны хэлхээ амжилтын төлөөх дайрал. Хувь заяагаа атгаж оргилд хүрэх хитгэл. Бэлгийн эргийг оюуны энерги болгох нь ирч хүч алдах биш. Амжилт болон хувиргах нөө. Амжилт болон хувиргах нөө. Амжилт болон хувиргах нөө.